Бурхан ч өгш маань биелэг шингаан номын агаар тураасны 1 жилийн ойгд ачлуулан ном айлтгаж өгсөн Дамнартаан Шавнартан талархснаа гэдэр хэлье. За энэ номыг одоо даган баясаж хүрэлцэн ирсэн Шавнар за сүсэгтэн олон сэтгэл зүтгэлэн сэтгэл зүрхэн багштаан зориулсан олон сайхан сэтгэлтэй хүмүүст би талархлаа илэрхийлэх учиртай. За өнөөдөр зарим хүмүүс одоо сэтгэлдээ бас хуваалцнаа. Өнөөдрийн энэ ном хуралд Бурхан чогшээ маань аав ганхуугай оролцож байгаа. За танд одоо энэ микрофоныг гардуулъя. Өнөөдөр үгийнхээ одоо төгсгөлийг тоосож энэ борлоход ажиллана. Миний үе одоо 97 настай байна. Амах 15 хүүхэдтэй айлаа. Тосоо аймагхан дээд зэхөө этнотига хамт өсгөөдөг 16 хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн. Энэ 16 хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд ямар их одоо хөтөлбөр шаардлагатай байсныг та нар ойлгох бахаа. Энэ талаар бол бидний одоо өсгөмжтэй хийгээд байхгүй. Янз бүрийн ажил хийж дарагт байлаа, нэгтлэнт байлаа, тариачин ногоочнт байлаа, машинт байлаа, совлогч, асрагч байлаа, анчин гөрөөчнт байлаа. За ингээд хүүхдүүд маань одоо бүгдээ эрүүл хэрэг мэдлэг боловсролтой үнэн чодрог ийм сайн хүмүүс болж хүмүүжсэн аа. За энэ дотроос одоо 24 он маань бол манай гэр бүл нэгэн хүнд очирлаа. 2 сард 2 дахь мөнгө туяа маань таалагдсан. 4 сард Бурхан лам хүү маань таалагдсан. 24 оны 9 сард манай хөгшин маань 89 наснда таалагдсан. Ингээд одоо хүнд гацчихсан манай. Манай хамгийн тавхан энэ социал медиа сошиал одоо 71 нас хүрчээд байна. Ингээд би хөгөхийн тусам төсөв өдрөд хатуулаад гандан дэлгэдэд тусам ярилцсан ба. Энэ ярилцлагыг өчигдөр одоо отоор гандан дэлгэдэд очиж оцсон үзлэг хийж үзлээ. Тэр маш сайхан нэвтрүүлэг болсон байна. Бүгд маань одоо хийж үтээсэн тэр ажил бол бэдүүхний одоо амьдралын талаар тэр тусламжинд одоо маш гоё тусгсан байгаа. Тэгээд баярлалаа. Телевизэнд одоо баярлалаа хэлж ингэж наашаарлаа. Энэ маань бол бүгд маань энэ төрсөн өдрийн тусламжид хамгийн сайхан бэлэг болно гэж би бодож байна. За ингээд энэ нэвтрүүлэг өнөө орой 19 цагаас орон даяар одоо гандан телевизээр засагдах юм байна. Энийг та хүмүүс сануулж бодож байна. За иймэрхүү өстэй. Тэгээд энэ хүмүүс амьдчилундаа энэ өсгийн бодлого шийд аглаг бүтээлийн сүмийн үйл ажиллагааг цааш нь одоо Монголын ард түмний хөрөнгө дэмжлэгээр болсон ийм шашны байгууллага юм аа. Тэгэхээр энийг бол цааш нь энэ байдлаар нь одоо үргэлжлүүлж хөгжүүлж ингэж ажиллахыг хүсэж
байсан. Миний хүсэл одоо ийм байна. Энэ байгууллагын одоо сайхан энэ хэвээр нь шашны байгууллага гэдэг энэ утгаар нь одоо хөгжүүл явуулах нь зүйтэй гэж ингэж бодож байгаа. Энэ асуудал бол ер нь үндсэндээ шийдэгдэх байхаа гэж миний хувьд бодож байна. За тэгээд наад яагаад утнаас удаан жаргал өсөн өрөөё. За Монголын бурхан шашинтны төв амдан дэгчлэн хийдийн Ярган зам Баянбатгай өнөөдрийн энэ одоо яслалд бас оролцож байгаа. Тэгээд бүтээл төрөвлийн их одоо урт замд бас ганцар дөрөв нийлж явсан сайхан хүмүүсийн нэг, тун сайхан ах нарын нэг энэ одоо ирхэн бас сайхан дурсгалын зөв хийх байхаа гэж бодож байна. Бид нар ч шашны сургуульд хамт сурч ирсэн да. Тэгээд тэр үед би хандаа хийдээ гадаад харилцаар очдог байсан юм л да. Тэгээд Монголын бурхан шашны төвөөс энэ төгт гурван одоо орлогын ухаанаар групп багшиг. Ангаа ухаанаар Намбат Дацрангийн Нацад оржиг, зурхаа ухаанаар зурхаа Дацрангийн гончиг сүрэн ийм улсуудыг анх энэ төгт дарам салаад явуулахаар бид тэр зохиод тэгээ бүрэлд багш маань анх тэнд очиж суралцж байсан юм аа. Тэр үеийн би бас химиг бас мэдхий. Энэ хоёр ч аюулаад тэнд сурдаг байсан. Би нэг гандаа хийдэг гадаад аралцад болохоор жилөөхөө нэг төрчтэй. Тэгээ бүгдээрээ уулзаж яриад ингэж байсан. Тэгээд тэр үеэс бол бүрэлд батлан бол надтай нэлээд дотно. Ямар учиртай гэвэл манай багш нар бол бидний багш бол нэг далаа багш байна. Очиж түгээр багт гэж байна. Хүрдэ вайран бочи гэж байна. Акулайран бочи гэж байна. Тэгээд тэр багш нар бүрэлд бат багшд маш их таалалтай энэ юм хийхэд орлогын тал төсөө одоо яа харахгүй бурхандаа гэж багш нар маань шашин магтдаг байсан юм аа. Тэрийг би мэдэх юм. Тэгээ бүрэлд батлан бол бид тэр өнгөрсөн жил ярьж байсан. Өөртөө хүрээ гандан буцаглал хийж 1921 онд тэр хүрээг нээсэн юм аа. Тэрийг өөрөө оролцож тэр хүрээ анх суманда дөрөв ордын 5 шүтэн гэдэг бурхныг анх зааж тэр хийдэ нээсэн. Тэгсэн чи бүрэлд батлан Баянбатахаа би ч өөртөө штэ. Очиж өөртөө цаатэр юм ятгоос юу болчих гэсэн чинь би өөртөө болчиход байгаа юм. Манай ээж эрдэнэ өргөө болтоо гэж байна. Тэгээд энэ дээр ч байгаа сумын найлтан дээр ирчээд яваад байсан манай гонтгс чинь яа гэсэн Баянбатахаа гэдэг сүфриз байна гэж. Ямар сүфриз чи юу гэсэн чинь одоо хэлэхгүй юу маргааш нээлтэн дээр хэлнэ гэдэг. Тэгээд нээлтэн дээр бүрэлд бат маань нэлээд сэтгэл нөхөрчсөн. Над алтан бошигтын эрхээ ороо манай шашны ясад эренсэл гэдэг. Эренсэл байгаа Баянбатахаа. Тэр эренслээ би энэ нутагтаа алтан бошигтын шүтэн дугаар бариад танд төлхөөрөнд хүлээж өгнө гэж байсан юм аа. Тэгээ би аглын хэд дээр ирсэн. Ирээд уулзаад битээр хийхээр болоод тэгээд охроод би эрдэнэ суманд очичаад тэр аглын хэд барих гэж ингэ суурийн таваад ингэ оролцож байсан юм ба. Энэ бол бүрэлд бат мэдэн талигаач. Тэгээ энийг тавьж байсан чи 4 сар бурхан болчлоо. Тэгээ би нутагтаа тэр бурхан болох үеэр би нутагтаа байсан юм аа. Тэгээ бүрэлд батлан галдан мөч шүтэнэ догоно гэж нэг галдан бошигтын шүтэнэ догоно гэж ийм догоно барихад бүх юм төлөвлөж хийж байгаа. Энэ дугныг би 8 сар нээлтэн гинэ. Энэ бол бүрэлд батламын минь цаашид ч гэсэн би бүх үйлсийг дэлгэрүүлж явахын төлөө зүтгэнэ. Энэ бол бүрэлд батламын Монголын баруун зүгт галдан бош тааны шүтэнэ дугны их үүсвэр бүх юмыг нээж өгсөн алдартай хоо. Энэ алдрыг би өөрт баруун зүг Ховд аймгийн эрдэнэ сумд одоо баруун ордын хааны энэ шүтэнэ дугныг энэ хүн анх санаачилж хийсэн учраас
би энийг гүйцэтгэхээр өдөр шөнөгүй хөдөлмөрлө ажиллаж байна. Түүний шав болохоор энд манай гавьяа зүтгэлтэн чулуу орлаач Төвшин баярын дэрцэн байна. Энэ хүн энэ шүтээний дугны аслаг болдод сэлээд тэр багшийнхаа төлөө зориулаад сая бүтээж өгсөн Берднүүрийн сумд буулгачаад 2 хоногийн өмнө Улаанбаатарт ирээд байна. Одоо буцаж яваад энэ сумыг нэнэ. Энэ эрхэм хүндэт аав нь аав таны морилхыг аянд орлогоо өгнө. Хамаатай саднууд бүгдээр орлогоо өгнө. Хиймдээ орлогоо өгнө. Энэ бол баруун аймагт манай орлаач ямар лам байсан юм а гэдгийг нэг тод жишээ болж үлднэ гэж би бодож байгаа. Үлдээх болно гэж бодож байгаа. Шав нь энэ сүм хийдэ хамт одоо эдгээртэй хамт сурчаас соёл эрдэнэт лам байгаа. Тэр лам маань энэ шүлтээнийхээ юм хийгээд тэндээ үлдсэн. Би очиж чамайг төлөөлөд тэр оролцсон гэдэг юм а. Гэхдээ би нагалгын хийдэггүй өхөө өгтлөө мартахгүй. Энэ хийдийн төлөө би чадлаараа өөрийнхөө бололцоо байдаг юм бол би талигаач борхоч лам миний эрхэмсэг дүү байсан учраас би чадлаараа хийм хүүхдүүд нь чадлаараа тусалахыг дотроо ерөөл тавиад явж байна. Ингээд бүгдээрээ энэ хийдийн төлөө цааш одоо хийм энэ хүүхдүүдийн ах トゥ нарын энэ шав нарын дэмжиж энэ хийдэг аль болохоор сайхан хөгжүүлээ тэр хүний алдрыг өөрт мөнгөцүүлэх энэ үсэг тав хамтран зүтгэн байх гэдэг би итгэж байна. Та бүхэн өнөөдөр бүгдээр одоо энэ буугийнхаа ачаар би энэ оролт жил бүхэн ирж би даган баясаж байна. Тэгээд та бүхэн бүгд үйлчлүүлж явах болтугай багшийнхаа үйлийг цааш нь сайхан үргэлжлүүлээд яваарай. Та бүхэн Монголын ирээдүйн болсон урлагийн том гавьяа зүтгэлтнүүчөө би та бүхэнд найдаж байна. Та бүхэн багшийнхаа алдрыг цааш бүгдээрээ гүйцэтгээд багшигаа сайхан зураач эрдэмтэн усуд болоосаа гэж та бүхэндээ хүсье. Яан зүйлэрсэн багшийн маань ах トゥ нар хань гэрний үр хөвгүүд номын шимээр төвлөрсөн байна. Амар айлтгах мэдчилж байна. Тэгээд бид бүгдийн эрхэм дээд номын багш маань хандшгүй дээд эрхэм бодлоод байлаа. Шашны урхуу ухааны их том ухааны нэг болох урхуу ухааны аймгийг хөгжүүлэх багш маань энэ одоо замбуулд ирсэн нэг насыг зориулж асар олон бүтээлийг тойрож гаргасан. Монголдо төдийгүй дэлхийн шигшгээр нандин хосгоо нандин бүтээлүүдийг хөшөө тойрож гаргасан хосгоо сууд эрхэм нэгэн хүмүүс байлаа. Тэгээд багш маань анхлан одоо урхуу ухааны сургуулийг үүсгэн байгуулж анхны шавны болон одоо бид нар одоо тулгаад үлгэн бодоо Бацэрхэн бид нэр анхны шавны болж орсондоо бид төрлийн азтай гэж боддог. 7 жилийн хугацаанд багштайгаа хамт урхуу ухааныг хөгжүүлэхийн тулд багштай хүчээр олон зүйлийг багшаасаа сурч авсан. Олон зүйлийг багшаасаа өөрсдөө савны хэмжээнд олдсон авсан байдаг. Тэгээд багш маань урхуу ухааны салбарыг хөгжүүлэхээс зогсохгүй нууц тарны ухаан Монголын одоо мартагдсан олон өв соёлуудыг үндэс шүн номнуудыг цуглуулан хадгалж авсан. Ийм сууд соён гэрүүлэгч хөө юм. Монгол анхан одоо лам хүн лекц уншиж соён гэрүүлэлтийг хийж болд юм аа гэдэг багш маань анхлан харуул Монгол төмөө соён гэрүүлж байсан. Асар том соён гэрүүлэгч нууц тарны маш том эрхэм юузэрва мөн урхуу ухааны нэст майстер ийм эрхэм хүмүүс байлаа. Тэгээд шавны улсын дам гуурууд болон одоо энгийн хар олон шавнар урхуу ухааны хүмүүс бид нар багшийнхаа үйл хэргийг өргөжлүүлэхийн тухайд энэ агийн хийдийг одоо авч өргөжлүүлэх дам гуурууд мөн одоо урхуу ухааны өв боломжлыг сэргээж хойш нь улмаалан авч явахын тухайд салбар зээх заамууд танк цутгуур олон урлын төрлүүдээр шавнар нэрстэй төвтэй ажиллаж багшийнхаа үйл хэргийг өөрчлөлөд явж байна. Тэгээд хойштоо бид нар багшийнхаа эрдэм номыг өшөө биднээс сурч гэрхийн тухайд өөрсдөө төвлөрүүлэхийн тухайд шамдах болно. Биднээс багшийнхаа үйл хэргийг одоо өргөжлөн авч явна гэдэг бол хийж байна. Тэгээд мөн бид нэр хойштоо олон шавнар ивтэй найрамдалтай байж багшийнхаа энэ агуу одоо уламжлал урхуу ухааны жүд дамжлагыг нэрстэй төртөд авч явна гэдэг
хэрэгтэй байна. Тэгээ багш маань одоо арилсан оронд дээд оронд амгалан ажиллах болтугай гэж хэлсэн. Нэг удаа одоо насны төрөлтэй. Нэг удаа багтаа нэг бүр хамгийн гайхамшигтай найз нөхөд гэдэг юм уу, дүү гэдэг юм уу, багш гэдэг юм уу, ийм үнтэй очсон бүр болсон байгаамаа. Болохгүй нэг төлөвлөж болсон биш маань тэр хамгийн аваад байсан одоо тэр оршуулгын бахан хэлбэгцэн усуудын ясны төлөө янз бүрээр оромжлоод тэгээд өдрийн сард 5 зориуллагч манай багшууд арай гоём боллоо. Тэгэхээр би одоо ажилдаа анхдаа багшиг өмгөөлөд тэгээд өдрийн сандтай үдээд өдрийн сандын 5 зориуллагчтай үдээд тэтгэл гавьяа жамин ашигласан хоёр бүр толгойд идчихсэн. Тэгээд тэндээ юу гэж идчихсэн гэвэл тоглох тосч байна. Өвдөцийн өвдөг ирсэн сайхан юм хөврөлтөж яваа ийм хүнээр дормжиж болохгүй. Таадэр шүлэр бомб шүлээ бити толгой шүлээ. Тэгээд тийм болж ирсэн тэгээд актер ками болоод сүүлдээ тэнд ялагдаж ирсэн юм байна. Энэ ялагдсан өөртөө ялагдсан сүүлдээ дахин тэрж гойсон. Одоо бодио одоо таахгүй хайгуу. Ингэж өтөр энэ нөхөр дэхэлсэн юм аа. Тэгээд нэгэсэндээ бол бүрдүүлсэн миний багш байгаа. Нөгөө талдаа бол бид ах トゥ хоёр болсон юм байгаа юм. Тэгээд одоо ийм одоо сайхан боломжтой тэгээд одоо хоёулаа шудраг сайхан юм тэгээд тэмцэж яваа. Монголчууд сайн тэмцэж яваа. Хоёулаа ах ийшээ цусны төрлийн ах トゥ шиг хоёр төвсөлтөөс би одоо ааваа алдсан, ээжийг алдсан шиг ташуулж явдаг. Өнөөдөр зондоо ингэ явж ирсэн. Одоо ямар удаа гэж бодож байлаа. Тэгээд зондоо яаж явахтаа шүлэг өтсөн юм аа. Тэгээд энэ аялын хийлэг гэдэг чинь одоо аялын ажиллагаа өмчлөсөн. Амтны нөхцөлтэй үйлчлсэн дагаж мэдчихсэн миний сэтгэл хөдлөлтөд тэрийг бодоод ирсэн. Рамбага тэгээд нэг уншаад өгчээ. Тэр шүлгийн уншаад өгчээ гэж байгаа. Аментэн багширсан энэ хангай агадаг нэртэй тансаг баян хангай Бурхан ч намтан бид өргөд төөргөөр заяасан буян номын дадлахтай бурхан хангай. Эрдэнэ үлсэн энэ уулын ингэрт эрдэм өврөссөн бурхан ч ламын задарсан тэнгэр талсан хайр лам багш минь тээж авчирсаас ялгалгүй энэ алтан хий сүм суврыг буйгараа энэ хайр бурхан дэваажин болсон бултаараа энд цуглаж буян хурдаг болсон ургаа хадаж чулуун энд бурхан болж хувирсан унтаа цэрэг бурхан багш хатан төвтэйгэрэн задарсан. Их болсон 6 зүйл хамаг амтны тусын тул эрхмийн дээд урхамчлам энд ном хурдаг болсон ач үений дуудлагатай амьд урхан багшийн ивэл ан амтан энэгшин энд цугладаг болсон. Өнчирсэн янзар хамгийн анх ламтан дээр ирсэн өтөг уулсан дээр төрсөн гэрийн тижээвэр ишиг шиг агалагын гизэг ламтны өвөр хормой дээр аавдан ирхэлсэн хүүхэд шиг энэгшин нассан юм аа. Хүчин туулай бүр олуул цугладаг болсон бүчиг учиртай юм шиг ламтныг дагаа садхан байсан бурхны ном хамаг амтны тусын тул гэдгийг бултаараа бид энэ агалагын хийдээс мэддэг болсон. Үзмрийн юм гоё үсгэлтэй дагин шиг үзмж гоогийн дэ хос тогос өглөө үрээр гэрийнхэн мөрхийг татдаг айлын гизэгтэй шиг гэгэрчин дор нэрж ламтныг сэрээдэг байсан. Зөнгөөрөө антидж бурхны орныг мэддгийм билээ. Зөндөөн олон зэрлэг ахаа энд тижээвэр болсон өхөөрдмөр хөөрхөн тооройнууд нь мөргөлчдийн араас өгөөч гэж хэлэх нь холгүй юм нэхэж гүйлддэг болсон. Галуу цөрвлээд энд алхаж явна. Ганганаж гонганаад тосож ирэх нь ардам шинжтэй байна. Нуургүй газарч гэлээ агалагын хийд бидэндээ нуулгүй хэлэхэд аз жаргалын диваажин юм аа. Буян ламтныг минь байхад ийм л байсан да. Бурхан болж тэнгэр тасных нь 1 жилийн босгон дээр буцаж очих гээд агалагын хийдлөө явах замдаа бөлөглөх зүрх догтлохгүй битсэн шүлэг минь энэ юм даа гэж бичжээ. Би бол хоёр төвшөнөрх төлөвлөж байгаа. Тэгээ манай өгч маань удаан хатаа манай өгч зэрэг өөртөө зөвлөж 7 жил суугаад бас нэг олон гаралтай шиг болсон гэж. Тэгээд дараагийн удаа яах вэ гэхээр ер нь одоо Монгол орнд урт хугацааны цогцолж байгаа. Тийм учраас 21 аймагаас төлөөж болж хүүхдүүдийг одоо өөртөө сургаж одоо буцаагаад одоо аймаг
одоо Монгол улсын хааны улаашдыг төрүүлэх ийм зорилготой болоод хийсэн жилгэж өгөө. Тэгээд тэдгэрийн одоо төлөвлөл болоод тэрс одоо хэсэгтэн болоод гэсэн. Манай багш маань нэлээд их тийм шаардлага үүсдэг. Өөрөө маш их хэрэг үүсдэг. Энэ улсын хонхын төлөө маш их сэтгэлээ өгсөн юм байсан. Бидний хувьд бол тэр их багшийн баярчилж тэр их одоо ер нь чирэгчээс нэлээд хүн гэх юм уу тийм ихтэй сурч ирсэн. Энэ бол багшийн өөрийн зорилго. Ямар ч одоо чадваргүй сүхгүй гэсэн юм байсан. Тийм учраас манай багш маань бол энэ Монголын улсын хааныг сэргэн хөгжүүлж чадсан гэж юм байна. Урлаг дундаас одоо Монголын энэ ер нь бурхан шашны урлаг бол цаана маш хүн утаа агуулгах байна. Онцтой дээр суурилдаг ийм одоо урлаг. Тэр энэ болгоны багш маань бол одоо гадна талын одоо өөрөө төгс босоод болсон гэсэн. Дотоод тэр одоо олончлт ирсэн тэр одоо шүн номлог бол бүгдийг одоо судалж үзсэн. Ер нь нэг хүн бол одоо нэг насндаа нэг судалж үзэхэд бол болохоор юм шиг юм их одоо үйл юм хийсэн юм л. Тэгээ багш нар бидэнд одоо нэг л юм захижсэн төгсгөл. За та нар одоо амьдралаа өгөө явж байна. Тэгж бодсон шиг байна. Хамгийн дөрөв номоо сайн үзээд энэ үзсэн багшаараа залсаа жоох юм цааш нь үргэлжлүүлээд ингээд сураад яваарай. Тэгэх юм бол амьдралсан хүмүүс ингээд ашиг даанда болчдгийн шиг үү. Тийм учраас энэ хөлөг номоо сайн үзээд багшаараа заасан юм цааш нь олон сайн ингэж өгч явуулаа гэж ингэж яллаа. Тэгээ бид одоо яг бас чадхаараа хичээсэн л дээ. Тэгээд одоо яг бас хичээл хийж байгаа. Тэгээд энэ одоо уламжлалт улсын хааны соёлын маш их том үлдээс маш их том судлагдсан маш их одоо бүтээл. За мөн одоо энэ соёлын бие тус үе одоо энэ олон шавнар ингэж төрүүлэн гэдэг бол одоо маш их хинжээж их одоо хүч гараа. Тэгээд ер нь одоо багш зөв би одоо гимат тэгээд энэ одоо улсын хааны бурхан шашны нэг улсын хаан болон Монгол тодорхой одоо хэмжээнд хүрч чадж байгаа юм байна. Тэгээд бас энэ багшийн одоо суулж үүссэн олон шалгал бас сайн бүтээлүүдийг хийж байгаа юм байна. Хаа баярлалаа байж байгаа. Тэгээд энэ одоо багшийн үлдээсгийн нэг хөв соёлыг цааш нь одоо ямар ч сан байхгүй зүйлүүд авчиж. За мөн одоо энэ шүн ном сургаалын дамжлагыг бас таслахгүй авч үүрэг шав бидэнд бол дагаа тийм учраас одоо шав бидний зүгээс бас түрүү хан загш нь хэллээ. Одоо хоорондоо сайн тийм байж энэ багшийн үйл хэргийг цааш нь олон одоо өндөө өргөж авах шавханд шав бидний үүрэг юм ба. Тийм учраас одоо бүх одоо багшныхаа шамир нүрээд энэ багшийнхаа одоо бодсон сансан энэ насаар зориулсан юм их үйл хэрэг цааш ямар ч гэсэн одоо таслахгүй тул хичээн шүү гэдгийг авах юм байна. Одоо өрөөл хийж байна гэдэг нь хэлээ.
Thank you.